видео үзүүлж байна. Зөрүү дэрийн гайхалтай хайрын түүх. Италийн алдарч жүжигчин Адриано Челентано, Клаудио Мори нарын 50 жилийн хайрын түүх, жинхэнэ хайрыг олон хүмүүст үлгэрлэн харуулж чадсан билээ. Тэдний урт удаан хамтын амьдралаас илүүтэй хувь заяаны гэмээр анх танилцсан учрал нь та бүхний сонирхлыг төрүүлэх баха. Адриано Челентано, Клаудио Мори нар гэрлээд 50 жил болж байгаа Италийн хамгийн алдартай хосууд юм. Хосуудын хайрын түүх нэгэн кинонд хамтран тоглосноор эхэлсэн боловч үүнээс хойш өрнсөн тэдний хайр дурлалын харилцаа өөрөө кино зохиол шиг болж хувирчээ. Олон жил өнгөрсөн ч тэдний харилцаа гал халуун үргэлжилсээр байгаа бөгөөд өнөө хүртэл дэлхийд даяар үнэнд шүтэн бишрэгчтэй хэвээр байгаа юм. 1963 онд Хачин хүн киноны зураг авалтын үеэр хосууд анх танилцсан бөгөөд тухайн үед Адрианогийн хачин аш Клаудиод таалагдаагүй гэдэг. Бүсгүй өөрийг нь үл тоосон байдалтай харьцанд Адриано ихэд игдүүцэж түүний анхаарлыг татах гэж хичээх болжээ. Гэсэн ч Клаудио тоохгүй хэвээр байж харин нэг удаа Клаудио зураг авалтын үед санамсаргүй шил унгаан хагалж хилтерхийн Адрианогийн нүүрэн дээр онсон байна. Ингээд Клаудио түүнээс уучлалт гуйснаар тэд бие биедээ дурлсан. Энэ өдрөөс хойш тэд болцож эхэлсэн ч Клаудио найз залууга урт харилцаанд тохирох хүн биш хэмээн бодсон хэвээр байж. Нэгэн романтик дуулалт жүжигийн дараа Адриано түнд хайраа илчлэхэд Клаудио дахин эргэлзэхэ болсон гэдэг. Хэвлэл мэдээллийнхний анхааралд өртөхгүй тулд хосууд шүн дунд 3 цагт хурмаа хийж албан ёсоор гэрлэлтэд батлуулжээ. Шинэхэн гэрийн эцэгтэй болсон Клаудио карьераа орхиж гэр бүл үр хүүхэд нөхөртөө бүх цаг заваа зориулахар шийдсэн байна. Тэрээр нөхрийнхөө ажилд санаа тавьж дүрээ бүтээхэд тусалдаг байсан нь Адрианогийн цаашдын амжилтанд эергээр нөлөөлсөн юм а. Энэхүү Адриано эхнэрийнхээ тусламжтай олон сайхан дүрийг чадварлаг бүтээж алдар нэрийн оргилд хүрсэн билээ. Тэдний амьдралд цаг үргэлж шулуун дардан байгаагүй. Нэг удаа алдарч жүжигчин маань кинонд хамт тоглосон Орнелло Мути гэх бүсгүйтэй нэр холбогдож баггүй шуугиан тарьсан байдаг. Орнелло түнд ухаангүй дурлаж нөхрөөсөө хүртэл салжээ. Энэ бүгдийг дараа Клаудио эхнэр хүний уужуу ухаанаар хандан нөхрөө уучилж гэртээ ирэхийг нь зөвшөөрсөн. Нэгэн сэтгүүлч түүнээс нөхөртөө яагаад ийм их хайртай юм бэ хэмээн асуухад түүнээс минь өөр сонирхолтой хүн байхгүй гэж хариулсан гэдэг. Хосууд маань өдгөө Милан хотын ойролцоо амьдардаг. Тэдний байшингийн өмнө Клаудиогийн хөшөөтэй усан оргилуур хүртэл байдаг гин.